Амар мэнд үү. За Монгол ардын хөлөг тоглоомыг таниулж байгаа ээлжит бичлэгээ та бүхэндээ хүргэе. За энэ удаад монголчуудын тоглодог энэ тэр дундаа бүр 3 хүн тоглодог юм тоглоомыг таниулъя. Энэ бол монгол хүний одоо өдөр тутмын морь мал адгуулдаг хүний хэрэгэлдэг морины хэрэгсэл болох чөдрийг дүрсэлсэн ийм хөлөг байгаа. За морины чөдрний нэг хаанууд энэ богино байдгийг энэ бас хөлгөн дээрээс та бүхэн анзаараад хараарай. Хүүхдтэй мөн тайлбарлаарай. За энэ морины чөдөр хэлбэртэй хөлгөн дээр 13 буудал бий. За энэ ногоон өнгөөр энд ойж тодруулсан байна. Энэ хамгийн дунд байгаа буудлыг 13 дахь буудал гэж нэрлээд энэ буудал дээр ачаатай тэмээ тавьж энэ тоглоом тавьж тоглодог. За бид бүхэн бол одоо үр ашигтайгаа энэ тоглоомыг тоглож байхдаа бол аав ээж нь юм уу одоо нэг хүүхдтэйгээ тоглох ч юм уу мөн одоо 3 тоглогч тоглож байх үедээ энэ яагаад ачаатай тэмээ тавьдаг талаар одоо мөн магадгүй тэр торгоны зам гэдэг энэ монголчуудын худалдаа 8 эрхэлж байсан хүүхдүүдийг энэ тоглоомыг тоглож байхдаа ярилцаж болно. За нэг тоглогчийн гэр нь энэ үзүүр байна. Нөгөө тоглогчийн 2 дахь тоглогчийн гэр нь энэ үзүүр байна. 3 дахь тоглогчийн гэрвэл энд. Тэгэхээр ачаатай тэмээг өөрийн гэртээ авчирхын тулд одоо өршөлдөж тоглодог ийм тоглоом байгаа. За яаж өршөлдөх вэ гэхээр 3 шагаа орхино. За тоглоомыг тоглохын тулд 3 шагаа орхидог. 3 шагааныхаа ямаа болон эсвэл тэмээ буусан буудлыг тоолоод өөрийн гэрлүүгээ ачаатай тэмээг зөөдөг шүү. За ингээд 3 хүний хэн энэ тоглоомыг ихэж тоглох вэ гэхэд та бүхэн дотроо боддоо нэг жоохон. За энд бол насаар баган тоглоно гэж хариулт гараад ирнэ. За насаар баган магадгүй энэ гэрийг авсан гэж бодъё. Чүү. За энд бол хонь буусан учраас нүүдлгүй байх юм. За ингээд энэ удаа өнжлөө гэж хэлээд 2 дахь тоглогч одоо нүүлгий. Чүү. За мөн энд ямаа болон тэмээ буугаагүй учраас мөн 2 дахь тоглогч нүүхгүй өнжлөө. За одоо 3 дахь тоглогч чүү. 1 2 3 2 тэмээ 1 ямаа байна. За тэгэхээр өөрийн гэрлүү 3 удаа нүүлээ. За одоо нэг л буудал ер нь бол гэртээ ачаатай тэмээг авчираад нэг л буудал үлдсэн байна. Гэхдээ нэгдүгээр тоглогч маань одоо 3 шагаагаа орхино. Чүү. 1 2 3 ингээ 3 ямаа учраас ачаатай тэмээг татлаа. 1 2 3. За энэ голын 13 дахь буудал дээр ирлээ. Одоо 2 дахь тоглогч шагаа орхино. Чүү. 1 2 2 байна. Энэ хонь дээр үл нүүхгүй шүү дээ. Би дахин давтаж одоо мэдээлэл өгөхөд тэмээ буух эсвэл ямаа буухад л нүүн. Тэгэхээр 2 ямаа байгаа учраас өөрийн гэрлүүгөө 2 татлаа. За энэ тоглоомыг та сайхан яриа хөөрөө өрнүүлээд удаахан тоглоорой. Яагаад гэвэл хүн болгол яарна. Ачаатай тэмээг өөрийн гэртээ авчирхийг маш их яарна. Тэгэхээр энэ тэр яасан сэтгэлийг л тэр яриа хөөрөөгөр сайхан намжааж эцэст нь нэг та бүгд энэ тоглоомын үр дүнд тоглоомыг тоглосноор бид одоо үр дүн мэдрэж байгаа. Энэ тоглоомын үр дүнд бол энэ тоглоомын өөрийнх нь нэр болох олон санаа гэж яагаад нэрлсэн бэ гэдгийг одоо үр хүүхдтэй сайхан тайлбарлах юм боломж нь гарч ирнэ. За тэгэхээр 3 хүний тоглодог морины чөдөр хэлбэртэй хөлөг дээр ингэж нэг ачаатай тэмээг байрлуулаад тоглодог энэ тоглоомыг маань одоо та бүхэн олон санаа гэдэг нэртэй ингээд тоглоомын төгсгөл би хэлж танилцууллаа. За ингээд гуруулаа сайхан энэ тоглоомыг тоглоорой.